За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр цөмөөрөө оксидын томьёо бичих молекул масс олох дадал суралцах гэсэн энэ хичээлийг үзэх ёстой. За энэний өмнө бид нэр ерөнхий хэмжээ өргөн хэрэглэгддэг элементүүдийн химийн тэмдэг валент металл болон металл бусын талаар хичээлийг бол үзсэн байгаа. За тэр хичээл дээр та 90%-аас дээш гүйцэтгэлтэй байвал энэ хичээлийг үзэх нь илүү үр дүнтэй байх болно. За хэрвээ ерөнхий хэмжээ өргөн хэрэглэгддэг тэдгээр элементүүдийн химийн тэмдэг валент болон металл бус шинж чанарыг 90%-аас доош гүйцэтгэлтэй суралцсан байгаа бол тэрхүү хичээлээ дахин үзэж доод тал нь 90% хүртэл гүйцэтгэлтэй болсон тохиолдолд за энэ хичээл рүүгээ орохыг зөвлөё. За яагаад гэвэл учир нь энэ хичээлийн төгсгөлд бас бид нар дадлага ажил хийхээр байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлд орё. За энэ хичээлийн агуулгын хүрээнд оксид гэж юу вэ? Оксидын томьёог хэрхэн бичих вэ? За мөн оксидын молекул массыг хэрхэн олох вэ? Тэгээд эцэст нь өөрийгөө шалгах даалгавар байгаа. За ингээд эдгээрийг бол суралцсныхаа үндсэн дээр бид нэр оксидын томьёог цээжээрээ бичдэг дадалтай болох ёстой. За үүний өмнө түрүү хэлсэнчлэн ерөнхий хэмжээ өргөн хэрэглэгддэг элементүүдийн валент мөн тэмдэг тэмдэглэгээ металл болон металл бусыг маш сайн мэддэг байх шаардлагатай. За энд бидний өмнөх хичээл дээр үзсэн ерөнхий хэмжээ өргөн хэрэглэгддэг элементүүдийн химийн тэмдэг тэмдэглэгээ валентууд бол харагдаж байна. За эдгээрийг бол та бүхэн маш сайн цээжилсэн байгаа гэж найдаж байна. За ингээд энэ мэдлэгээ ашиглаад оксидуудын томьёог хэрхэн зохиодог вэ гэдэгтээ танилцъя. За энэ хүснэгтэнд бидний түрүүний үзүүлсэн хүснэгтийн дээд хэсэг бол харагдаж байна. За жишээлбэл энд 2 дугаар үеийн үлэх системийн 2 дугаар үеийн зарим элементүүд байна. За тэдгээрийн валент болон химийн тэмдэглэгээ харагдаж байна. За эндээс хэдүүлээ 4 дугаар бүлгийн элемент болох нүүрс төрөгчдөр оксидын томьёог хэрхэн яаж зохиосон бэ гэдгийг харж үзье. За нүүрс төрөгч нь бол дээд валент нь 4, доод валент нь 2 гэсэн байгаа. Ийм учраас салаа валенттай байна. Ийм учраас 2 төрлийн оксид бол бичигдэх нэ. Ер нь оксид гэж юу вэ гэхээр ямар нэгэн элементийн хүчил төрөгчтэй нэгдсэн нэгдлийг оксид гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл элемент Э үсэг бичээд тийм ээ араас нь хүчил төрөгч гээд ингээд бичсэн нэгдлүүдийг бол оксид гэж бол нэрлэдэг байгаа. За тэгвэл штэ эхний ээлжинд оксидын томьёог бичихын тулд хэд хэдэн үйлдэлийг дарааллан гүйцэтгэх ёстой. За нэгдүгээрт нь тухайн элементээ хүчил төрөгчтэй нийлүүлээд нэг дор бичнэ. За тэгвэл бид нар нүүрс төрөгчийн оксидыг бичих гэж байгаа юм чинь CO гэдээ ингээд бичсэн байх нь шүү дээ. За хоёрдугаар үйлдэл нь юу вэ гэхээр тухайн оксидэд орж байгаа элемент бүрийн валентуудыг дээд талд нь тэмдэглэж өгдөгөө. За эндээс харахад нүүрс төрөгч маань 2 валентаараа өөрөөр хэлбэл доод валентаараа оксид үүсгэхийг энэ дээр авч үзэх гэж штэ. Харин оксид дотроо хүчил төрөгч маань 2 валенттай ямагт явж идэг. За ингээд элемент болгон дээр 2 гэсэн ийм валентуудыг биччихлээ. За 3 дугаар үйлдэл нь юу вэ гэхээр эдгээр валент нь хэрвээ хоорондоо хуваагддаг байвал хооронд нь хуваагаад тэгээд нөгөө валента элементүүдийнхээ дээр байгаа байдлаар төсөөлөх явдал байдаг. За тэгвэл 2 нь 2-той хуваагдаад үлдэгдэл нэг үлдэн тийм ээ. 1 гэсэн бүхэл тоо гарч ирж байна тийм үү. За тэгвэл энэ С болон О-гийн дээр 1 гэсэн бүхэл тоо байгаа байдлаар ингэж төсөөлнө. За хэрвээ эдгээр нь нэгээс өөр тоо байсан бол тухайн тоонуудыг тухайн элементийн баруун доод буланд нь бичих ёстой байдаг. За тэгвэл энэ дээр адилхан нэг байгаа учраас эдгээр нь аль нь ч бичигдэхгүйгээр эцсийн байдлаар нүүрс төрөгчийн 2 валенттай оксидын томьёо нь CO гэж бол бичигдэнэ. За энд бол маш нарийн сайн тайлбарыг бол бичсэн байгаа. За хоёрдугаарт нь нүүрс төрөгчийн 4 валенттай оксидын томьёог бичих нь. За үүний тулд нүүрс төрөгч гээд О-тоогоо нийлүүлээд ингээ нэг дор бичих нь шүү дээ. За ингэснийхээ дараагаар энд нүүрс төрөгч маань 4 валенттай харин хүчил төрөгч маань 2 валенттай байгаа тийм үү. За тэгвэл ингээд 4 маань 2 гэдэг тоонд хуваагдана. Хуваасныхаа дараа өөрөөр хэлбэл энэ хоёрт зэрэг хуваагддаг хамгийн бага тоог олно гэсэн үг. За тэр нь бол 2 тийм ээ. За тэгвэл тэр 2 гэсэн тоогоороо энэ 2 валенттай хоёуланг нь хувааж өгнө. Тэгээд төсөөлөд бодох нь шүү дээ. За тэгвэл 4-ийг 2 хуваахаар 2 гарна. За энийг ингээд C-ийнхээ дээр байгаа гэж төсөөлөх нь тийм. За тэгвэл 2-ыг 2-т хувааж өгнө. За тэгэхээр 1 гарна.
За ийм байдалтай болоод ороод ирлээ штэ. За тэгвэл энэ 2 гэдэг тоог нүүрс төрөгчийн баруун доод юу 2 гэдэг тоогоо хүчил төрөгчийн баруун доод болно да. Харин 1 гэдэг тоогоо зөрүүлээд нүүрс төрөгчийн баруун доод буланд нь бичих ёстой. За өөрөөр хэлбэл энд сумаар заагаад илэрхийлээд үзүүлсэн байна тийм ээ. 2 гэдгийг зөрүүлээд хүчил төрөгчийн доод буланд ангээр хүчил төрөгчийн атомын тоогоор нь харин энэ 1 гэдэг тоо бол бичигдэхгүй учраас нүүрс төрөгчийн атом 1 байна гэж ойлгогдох нь байна. За ингээд өөрөөр хэлбэл эцсийн байдлаар нүүрс төрөгчийн 4 валенттай оксидын томьёо нь CO2 гэж гарч ирж байна. За энэтэй төсөөтэй байдлаар үлэг системийн бүх элементүүдийн оксидуудын томьёог бол бичих боломжтой байдаг. За тэгээд хамгийн гол бидний энэ дээр тогтоож авах юм нь за эхлээд 2 элементээ нийлүүлж бичнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн элементээ хүчил төрөгчтэй нийлүүлээд бичин тийм ээ. За хоёрдугаарт нь бол тухайн элементүүдийнхээ дээр валентуудаа тэмдэглэнэ. За тэгээд тэгдгээр валентууд нь хуваагдах хамгийн бага тоог олно. Валентууд нь ямар тоонд тэгш хуваагдж байна гэдэг тэр тоогоо олох нь шүү дээ. За ингээд хуваасныхаа дараагаар тухайн тоонуудаа элементийнхээ баруун доод буланд нь ингэж x-лэх маягаар зөрүүлж ингэж бичдэг бахна. Инхээр тухайн элементүүдийн атомын тоо тодорхойлогддог бахна гэж ойлгох нь тийм үү. За энэтэй төсөөтэй байдлаар за хэрвээ 1-р бүлгийн элементүүд байвал элемент 2O гэсэн ийм оксидуудыг үүсгэх нь. За энэ бол 2 валентаараа оролцож үүсгэсэн оксидын томьёо байна те. Элемент O. Яг тэгэхээр хүчил төрөгч маань оксид дотроо 2 валенттай явдаг штэ. Тэгээд энэ дээр ямар ч тоо бичигдэг атомын тоонууд нэг нэгээр байгаа гэдэг нь харагдаж байна те. За тэгвэл энэ дээр элемент нь 3 валенттай харин хүчил төрөгч нь 2 валенттай үед элемент 2O3 гэсэн ийм томьёо гарч ирдэг бахна. За тэгвэл энэ дээр элемент нь 4 валенттай хүчил төрөгч нь 2 валенттай байвал элемент O2 гэх мэтчлэнгээр за элемент нь ямар нэгэн элемент нь 5 валенттай хүчил төрөгч нь 2 валенттайгаа явж байгаа тохиолдолд элемент 2O5 гэх мэтчлэнгээр ингээд оксидуудыг зохиож болох нэ. За энд болохоор хүчил төрөгч маань 2 валенттай байгаа тийм үү. За тэгвэл 2 3-ын 6 гэдэг тухайн элемент маань 6 гэсэн валенттай үеийн оксидын томьёо харагдаж байна. За тэгвэл энэ дээр бол тухайн элемент 7 валенттайгаа явж явах үед оксидын томьёо яаж гарч ирэх вэ гэдгийг харуулсан байна. Өөрөөр хэлбэл элемент 2O7 маягтайгаар бичигдэнэ. За энд элемент 8 валенттай үед оксидын томьёо яаж гарч ирэх вэ гэдгийг харуулсан байна. За энэ мэтчлэнгээр ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй нэгдэж үүсгэсэн энэ нэгдлүүдийг оксидууд гэж нэрлэдэг байна. За энд бид нэр штэ азотын оксидуудыг яаж бичих вэ гэдгийг бол жишээгээр харуулсан байна. За азот штэ төрөний хичээл дээр үзсэнчлэн 1-ээс 5 хүртэл бүхэл тоон утгыг авдаг гэсэн тийм үү. За тэгвэл азот дээр 5 төрлийн оксид бичигдэх нэ. За эндээс эхлээд тайлбарлаад явъя. За эхлээд штэ азотын оксидоо бичихын тулд азотоо хүчил төрөгчтэй нийлүүлээ бичсэн байна тийм үү. За эхний оксидэд азотоо 1 валенттай хүчил төрөгч маань бол оксид дотроо ямагт 2 валенттай гэж явж байгаа. За тэгээд ингээд 1 болон 2 зэрэг хуваагдах тоо бол байхгүй байна. Ийм учраас энэ 2 тоогоо зөрүүлээд элемент бүрийнхээ баруун доод буланд нь бичгэнэ. За ингэхээр тухайн элементүүдийн атомын тоо гарч ирнэ. За ингээд бичээд үзэхээр N2O гэж бичигдэх нь. Өөрөөр хэлбэл азотын 1 валенттай оксидын томьёо ингэж гарч ирэх нэ. За хоёрдугаарт нь азотын 2 валенттай оксидын томьёог бичиж үзье. За NO гэж бичсэн байна. Дээр нь 2 2 гэд валентуудаа бичсэн байна. За эдгээр 2 гэсэн тоонууд нь 2-ын тоонд хоёулаа зэрэг хуваагдана тийм үү. За ийм учраас энэ тоог 2-ыг 2 хуваагаад 1 гарсан байдлаар ингээд төсөөлнө. За 1-ийн тоог оксид дээр бичдэггүй учраас энэ 2 валенттай азотын оксидын томьёо нь NO байдалтайгаар ингэж бичигдсэн байх нэ. За дараа нь азотын 3 валенттай оксидыг бичье. За азотынхоо дээр 3 гэдэг тоогоо бичээд хүчил төрөгч маань оксид дотроо ямагт 2 гэсэн валенттай явж байгаа тийм үү. За тэгвэл 3 болон 2-т зэрэг хуваагддаг тоо байхгүй байна. Энэ тохиолдолд яах вэ гэхээр нөгөө 2 тоогоо шууд зөрүүлээд x-лэх маягаар элемент бүрийнхээ баруун доод буланд нь бичихнэ. За тэгвэл азотын атомын доор 2, хүчил төрөгчийн атомын доор 3 ирнэ. За ингээд азотын 3 валенттай оксид маань
N2 O3 гэсэн маягтайгаар бичигдэх нь эргээд эндээсээ азот нь 3 валенттай, хүчил төрөгч нь 2 валенттай гэдгийг ингээд бас зөрүүлээд харчих боломж байна. За дараа нь азотын 4 валенттай оксидыг бичье. За ингээд азотынхаа дээр 4, хүчил төрөгчийнхөө дээр 2 байгаа байдлаар ингээд төсөөлнө тийм үү. Тэгвэл 4 болон 2 ямар тоо хуваагдах вэ гэхээр 2-ын тоонд энэ тоонууд нь бүгдээрээ хуваагдана тийм. За тэгвэл 4-ийг 2-т хуваагаад азотынхаа дээр 2 байгаа байдлаар төсөөлнө. 2-ыг 2-т хуваагаад хүчил төрөгчийн дээр 1 байгаа байдлаар төсөөлнө. За 1-ийн тоог бичихгүй учраас N-ийн доор коэффициент ирэхгүй, харин 2-ын тоог бол бичнэ. За эндээс ингээ харахаар азот маань NO2 гэсэн ийм оксидыг үүсгэх нэ гэж бодох нь тийм ээ. За дараа нь азотын 5 валенттай оксидыг бичье. За NO гэ 2 элементээ нийлүүлээ бичсэн байна тийм ээ. За тэгвэл дээр нь азотынхаа дээр 5, хүчил төрөгчийнхөө дээр 2 гэд ингээ тоогоо бичиж явуучих нь тий. За тэгвэл 5 болон 2-ыг зэрэг хуваадаг тоо буюу ерөнхий хамгийн бага хуваагдагч тоо байхгүй байна. За ийм учраас энэ тоонуудаа зөрүүлээд x-лэх маягаар элемент болгоныхоо баруун доод буланд нь бичээд тухайн элементүүдийн атомын тоогоо олох нэ. За тэгвэл 5-ын тоо хүчил төрөгчийн доор 2-ын тоо азотын доор бичигдэнэ. За энэ мэтчлэнгээр N2O5 гэдэг азотын 5 валенттай оксид бол бичигдсэн байна. За мөн эдгээр хүчил төрөгч бол 2 валентаараа оролцож үүсгэх оксид байхаас гадна хит эсэл буюу хит оксид гэж байдаг. За тэрийг дараагийн хичээлүүд дээр авч үзэх болно. За энэ мэтчлэнгээр ингээ бусад элементүүдийн оксидуудыг бичиж сурах нэ. За одоо хэдүүлээ оксидын молекул массыг яаж олох вэ гэдгийг авч үзье. За бид нар түрүү нөгөө нүүрс төрөгчийн 2 шишиг оксидын томьёо бичсэн тий. За 2 валенттай оксидын томьёо CO байсан. Харин 4 валенттай оксидын томьёо нь CO2 байсан. За ингээд оксидын молекул массыг олохын тулд ямар ч байсан стандарт бичиглэл байдаг. Энэ нь юу вэ гэхээр тухайн элементийнхээ оксидын доогуур нь ингэж зураад доор нь MR гэдэг ингээд бичдэг байгаа. За тэгээд тухайн молекул маань тухайн элементийн хэдэн ширхэг атомоос тогтсон байна. Тэгэхээр атом массын нийлбэрээр нь молекул массыг олдог. За тэгвэл бид нэр өштэй үлдэх системээс мөн нүүрс төрөгчийн харгалдаа доор бичигдсэн атом массыг харахаар 12, хүчил төрөгчийн атом массыг харахаар 16 байгаа. Ингээд нийлбэрээрээ CO-гийн молекул масс маань 28 гмол гэж гарсан байна тий. За тэгвэл CO2 буюу нүүрс төрөгчийн 4 валенттай оксидын молекул массыг олж штэ. За тэгвэл нүүрс төрөгчийн атом 1 байна. Тийм учраас 12 гэд бичлээ. Гэтэл хүчил төрөгчийн атомын тоо 2 байгаа учраас атом массыг нь 2-оор үржүүлнэ. За ингээд 16-г 2-оор үржүүлнэ. За энд ингээд 44 гмол гэдэг ингээд гарсан байна тийм үү. За энэ нь молийн масс шүү. За мол гэдэг ойлголтыг бас дараагийн хичээлүүдээр тайлбарлах болно. За ингээд цаашаа азотын 5 ширхэг оксидийнх нь молекул массыг олсон байна. За хамгийн ихний оксид нь N2O буюу азот маань 1 валенттай үүсгэсэн оксид тийм ээ. За тэгвэл энэ дээр молекул масса мөн олохдоо ялгаагүй зураас зураад доор нь MR гэдэг ингээд стандарт бичиглэлээр бичгэнэ шүү дээ. За ингээд энэ дээр азотын 2 атом байгаа учраас 14-өө 2-оор үржүүлээд хүчил төрөгчийн 1 атом байна. Ингээ нийлбэр нь 44 гмол гэдэг ингээ бодогдох нь байна тий. За энэтэй төсөөтэй байдлаар за энд 2 валенттай азотын оксид харагдаж байна. За молекул массыг нь олно. Тухайн атомууд 1 байгаа учраас 14 дээр нэмэх нь 16 гээд 30 гмол гэдэг ингээ гарсан байна. За дээрэс нь энд азотын 3 валенттай оксид харагдаж байна тийм үү. За доогуур нь зурлаа MR тэнцүү. MR гэдэг нь молекул масс гэж байгаа тийм ээ. За тэгээд 2 атом байна азотын. Ийм учраас 2-ыг 14-өөр үржүүлээд хүчил төрөгчийн 3 атом байгаа учраас 3-ыг 16-гаар үржүүлээд ингээд нийлбэрийг бодоод 76 гмол гарсан байна. За энд азотын 4 валенттай оксид байна тийм үү. За тэгвэл азотын атом 1, хүчил төрөгчийн атом 2 байгаа учраас 2-ыг 16-гаар үржүүлээд ингээд нийлбэрээ олох нэ. За инхээр 46 гмол гэсэн ийм тоо буюу молийн масс нь гарсан байна. За азотын 5 дугаар оксид буюу N2O5. За энийхээ доогуур зурлаа MR тэнцүү гэдэг ингээд бодох нь шүү дээ. За тэгвэл энэ дотор азотын атом маань 2, хүчил төрөгчийн атом 5 байгаа учраас тухайн атом массуудыг
За азотын атомыг 14-ийг 2-оор 16-г 5-аар хүчил төрөгчийг бодохдоо ингээд нийлбэр нь болохоор 108 грамм моль гэдэг ингээд гарсан байна. За ингээд оксидуудын томьёо бичих молекул массыг олохын тулд та нар элементийн химийн тэмдгүүдийг маш сайн мэдсэн. Тэгээд дээрэс нь валента цээжилсэн. Тэгээд атом масса нэмээд цээжилсэн бол маш төвөггүйгээр эдгээрийг гүйцэтгэх боломжтой ах нэ. За бид нар өмнөх хичээл дээр үзсэнчлэн нөгөө ерөнхий хэмд өргөн хэрэглэгддэг элементүүдийн химийн тэмдэг болон валентуудын харагдаж байгаа тийм ээ. Энийг бол маш сайн цээжилсэн байгаа гэж бодож байна. Одоо ингээд хэрвээ цээжилсэн байгаа бол цээжээрээ энэ бүх элементүүдийн оксидуудын томьёог бол та нар зохиож бичнэ. За тэгээд ингээд зохиож бичиж байгаа явцдаа хэрвээ салаа валент гараад ирнэ тийм үү. За тэгвэл салаа валентаар нь оксидын зохиож бичиж болох нь шүү дээ. За жишээлбэл цахиур гэхээр 2 болон 4 валентаараа байна тийм ээ. Тэгэхээр силициум О гэж 2 валенттай оксид нь бичигдэнэ. За дараагийнх нь болохоор силициум O2 гэдэг 4 валентаараа оксид нь бичигдэнэ. Гэх мэтчлэнгээр бол оксидоо бичихнэ. За ингээд бичих явцдаа хэрвээ та нар валента цээжилсэн байвал маш хурдан бичнэ гэдгийг анхаараарай. За ингээд уугахгүйгээр хэдийгээр мэдээллийг авсан ч гэсэн түүнийг ингээ өөрийн болгохын тулд маш олон дасгал хийх ёстой байдаг тийм үү. За тийм учраас энэхүү дасгалыг ингээд нэг бүрчлэн бичээд үзээрэй. Ягаад гэхээр энэний ард шалгалт байгаа. Энийг бичээд дадсныхаа дараа шалгалтын хэсэг рүү ороороо бичлэгээ зогсоож байгаад энэ бүх оксидуудыг бичиж үзээрэй. Бичгийг шаардаж байна. За одоо ингээд өнөөдрийн үдсэн хичээлээр өөрийгөө шалгах даалгаврыг бол гүйцэтгэх хэрэгтэй. За өмнө нь харагдчихсэн тэр цээжэрийн оксидуудаа бичих дадлаа маш олон удаа хийгээд валентуудаа маш сайн цээжилсэн тохиолдолд энэ ажлыг гүйцэтгэхэд маш хялбархан байх нэ. За өөрөөр хэлбэл бид нэр 47 элементийн оксидын томьёо бичээд молекул массыг нь олох ийм дадлага ажлыг гүйцэтгэнэ. За тэгээд ямар ч байсан цээжилсэн байна гэдэг нь маш чухал шүү. За одоо тэгвэл энэ дээр штэ литийн оксид гэдэг. Тэгэхээр та нар литий 2O гэдэг ингээд шууд валента цээжилсэн тохиолдолд шууд ингээд томьёогоо зохиож бичих боломжтой. За харин молекул массыг нь бол дараа нь үлэх систем ашиглаад тооцоолоорой. За молекул масса тооцоолох үедээ элемент болгоныхаа молекул массыг бас цээжлэхийг хичээгээд яваарай. Тэгээ олон удаа давтагдаад явчих учраас элементүүдийнхээ молекул массыг бараг тогтоочих боломжтой шүү. За эхлээд юу хийх вэ гэхээр би энэ оксидуудын нэрийг уншиж өгнө. Томьёог нь бичих завсартайгаар за ингээд та нар үргэлжлүүлээд оксидуудынхаа томьёог хажуудаа цаас авч агаад бичээд ахнэ. За нэгдүгээр элемент бол литий оксид байсан тийм ээ. За литий 2O гэж бичсэн байгаа. За молекул массын дараа нь бодно гэж хажууд нь хоосон зай үлдээчгээ. За хоёрдугаар элемент устөрөгчийн оксид. За H гэд O гэд бичнэ тий. Устөрөгч маань 1 валенттай, хүчил төрөгч маань оксид дотроо 2 валенттай. Тэгэхээр H2O гэд ингээд төгтөрөхгүйгээр биччихээвэл за та нар өмнөх хичээлээ ойлгоцсон байна гэж бодох нь тийм үү. За тэгээд энийг ингээд уншаад өгж явах явцад томьёогоо саадгүй бичээд яваад байвал та валента болон оксид бичих дадалтаа маш сайн суралцж байна гэж өөрийгөө ойлгоорой. Харин ингээд уншаад явж явах хооронд хоцроод эсвэл бичиж чадахгүй байгаад байвал өмнөх хичээлүүдэд дахин үзэж элементийн валент болон металл бишийг химийн тэмдэг энтрийг дахин цээжлэх шаардлагатай гэдгийг ойлгоорой. За 3 дугаарт нь гелийн оксид. За гелийн оксид. За 4 дугаарт нь бериллийн оксид. 4 дугаарт нь бериллийн оксид. Бериллийн химийн тэмдэг хүчил төрөгчтэйгээ бичнэ. Тэгээ валентуудаа бодоод хаана хэдийн тоо ирэх вэ гэдгээ тооцоолчихно. За 5 дугаарт нь борын оксид. Борын оксид. За 6-ад нь нүүрс төрөгчийн оксид. За энэ дээр салаа валенттай оксидууд байна. 2 валенттай CO, 4 валенттайгаараа CO2 гэх мэтчлэнгээр. За 7 дугаарт нь азотын оксид. За энэ дээр 5 төрлийн оксид бичнэ шүү. 5 валентаараа бичигдэх. За тэрийг бүгдийг бичнэ. 1-р оксид ямар ах вэ? Гэл намайг ярьж ах хооронд бичиж штэ. 2-р оксид нь ямар ах вэ? 3-р оксид нь ямар ах вэ? 4-р оксид нь ямар ах вэ?
5 дугаар оксид нь ямар байх вэ гэдэг азот дээр 5 төрлийн оксидын томьёо бичих нэ. За дараа нь 8 дугаарт нь за хүчил төрөгчийн оксид гэж бол байхгүй. За энэ илүү бичигдсэн байна. За 9 дугаарт нь фторын оксид. За фтор мөн салаа валенттай явж байгаа тийм үү? За тэгвэл дээд валентаараа ямар томьёотой оксид үүсэх вэ? Доод валентаараа ямар томьёотой оксид үүсэх вэ гэдгээ бодоод өччих нэ. Бүлэг системийн хэдгээр бүлэгт байдаг вэ? За 10 дугаарт нь неоны оксид. За неон мөн бүлэг системийн хэдгээр бүлэгт байдгаа санаад оксидынхаа томьёог бичих нэ. За натрийн оксид. Натрийн оксид. За хэдэн валенттай байлаа? Химийн тэмдэг нь ямар вэ гэж бодоод оксидоо бичих нэ. За магний оксид. Магний оксид. За магний маань бас тогтвортой валентыг үзүүлдэг байгаа. Бүлэг системийн хэдгээр бүлэгт байдаг вэ гэдгээ санаад оксидоо бичин тийм ээ. За 13 хөнгөн цагааны оксид. Хөнгөн цагааны оксид. За хэдэн валенттай байдгаа мэдчихвэл оксидын томьёог маш хурдан бичих нэ. За 14 цахиурын оксид. 14 цахиурын оксид. За мөн салаа валенттай элемент байгаа тийм ээ. Доод болон дээд валентаараа ямар томьёотой оксид үүсгэх боломжтой вэ гэдгээ биччихнэ. За фосфорын оксид 15. Фосфорын оксид. За мөн салаа валенттай оксидууд үүсгэнэ. За тэр валентуудаа бодож жоод оксидуудынхаа томьёог бичнэ. За 16 хөхрийн оксид. За мөн салаа валенттай оксидууд үүсгэж байгаа. За ингээ хилээд явхад бүх оксидуудынхаа томьёог бичиж чадаад байвал маш сайн шүү. Чадахгүй байвал валентаа цээжлээгүй, элементээ цээжлээгүй гэсэн санаа гарч ирнэ шүү. Тэгэхээр өмнөх хичээл рүүгээ давтаад яваарай. За 17 холоорын оксид. За бүлэг системийн хэдгээр бүлэгт байрладаг вүлээ? Хэдэн валентаараа оксид үүсэх үү гэдгээ бодоод өчнө. За 18 мөн аргоны оксид. Аргоны оксид. За 19 кальцийн оксид. Химийн тэмдэг нь юу байдгүй? Оксид гэхээр яаж бичигдэх вэ гэдгээ бодно тийм ээ. 19 кальцийн оксид. 19 калиум оксид юм биш үү? Калиум оксид. Калиум оксид. За 20 кальцийн оксид. Кали кальци хоёрыг андуураад иддэг шүү химийн тэмдэг. Нэг нь кали гэдэг дан К усгаар тэмдэглэгдэнэ. Кальцин гэхээр Ca усгаар тэмдэглэгдээ явцдаг тийм ээ. За энийг андуурж болохгүй. 19 нь калиум оксид, 20 нь кальцийн оксид гэд бичгэнэ штэ. За цааш нь үргэлжлүүлээд бусад элементээ бичнэ. За дараагийнх нь 21 скандийн оксид. Сканди гэж химийн тэмдэг нь ямар байдгүй? Оксид гэхээр юу болох вэ? Хэдэн валенттай байдгүйгээ тооцоолоод биччихнэ. За 22 хромын оксид. Химийн тэмдэг нь ямар ах вэ? Оксид гэхээр юутай нэгдсэн байх ёстой байлээ гэдгээ бодоод бас валентаа бодоод бичгнэ. За 23 манганы оксид. 23 манганы оксид. За валентаа бодороо. Энэ дээр бас салаа валент байгаа шүү дээ. За тэр салаа валентуудаа бодож жагаад энэ дээр 3 төрлийн оксид бичих боломжтой шүү. За 24 төмрийн оксид. За мөн ялгаагүй салаа валенттай байна тийм ээ. За эн чинь ямар байдаг вүлээ? Валент нь хэд вүлээ? Химийн тэмдэг нь ямар байдаг вүлээ гэдгээ санаад төмрийн оксидаа бичихнэ. Бас салаа валенттай 3 төрлийн оксид бичгэнэ. За 25 кобальтын оксид. Кобальтын оксид. За химийн тэмдэг нь ямар ах вэ? Оксид гэхээр юу ах вэ? За ер нь валент химийн тэмдэглэл маш сайн мэдж авах хэрэгтэй. 26 никлийн оксид. Никлийн оксид. Валент нь хэд байх вэ гэж бодоод тооцоолох нэ. За 27 цэсийн оксид. Цэсийн оксид. За мөн салаа валенттай. Бүлэг системийн нэгin Б бүлэгт байрладаг салаа валенттай байгаа тийм ээ. Доод валент нь хэдүү, дээд валент нь мэдүү. Хэдэн төрлийн оксид үүсгэх боломжтой байна. За тэрийгэ бичнэ. 28 цайрын оксид. Цайрын оксид. Химийн тэмдэг ямар ах вэ? За оксид гэхээр хүчил төрөгчтэй нэгдэл нь байж таараа тийм ээ. За хэдэн валентаараа оксид үүсгэж байна. За тооцоолно.
За 29 галлийн оксид. За энэ хажууд нь оксидын молекул масс болохыг оксидуудаа биччихээд араас нь тэгээд үлэх систем ашиглаад молекул массаа бодно тийм үү. За молекул массаа бодохдоо аль болох элементүүдийнхээ атом массыг нь тогтоогоод явна шүү. За 29 галлийн оксид гэсэн тийм ээ. За 30 мишакийн оксид. За нөгөө талаар арсен гэж хэлдэг тийм үү. За тэгэхээр химийн тэмдэг нь юу ах вэ? Оксидын томьёо юу ах вэ? За бичнэ. За 31 бромын оксид. 31 бромын оксид. За бром гэдэг чи химийн тэмдэг нь ямар ах вэ? За хэдэн валентаараа явах уу гэдгээ бодож жоод оксидуудаа биччихнэ. За 32 рубидийн оксид. Рубидийн оксид. За рубидийн үлэх системийн хаана байрладаг вүлээ? Хэдгээр бүлэгт байдаг вэ гэдг нь тухайн элементийн нөгөө дээд валент чанарыг үзүүлждэг байгаа тийм үү? За бодож жоод оксидын томьёогоо биччихнэ. За 33 стронцийн оксид. Стронцийн оксид. За хэдэн стронцийн хэдэн валенттай ах вэ? Хүчил төрөгч бол оксид дотроо ямагт 2 валентаар явна гэж хэлсэн байгаа тийм ээ. За 34 мөнгөний оксид. Мөнгийг аргентум гэж уншдаг тийм үү? За химийн тэмдэг нь ямар ах вэ? Оксид нь юу болох вэ? За 35 кадмийн оксид. Кадмийн оксид. За ингээд уншихад л оксидын томьёог маш сайн бичиж чадчихвэл болж байна. За тэгээд цаашаа үргэлжлэн шүү. За цаашаа 36 индийн оксид. Индийн оксид. За индигийн химийн тэмдэг юу ах вэ? Оксид гэхээр ямар томьёотой болох вэ? За 37 цагаан тулганы оксид. Бас л салаа валенттай орж ирж шүү. Цагаан тулганы оксид. За химийн тэмдэг юу ах вэ? Цагаан тулгыг станум гэдээ уншичдаг тийм ээ. Тэгээ оксидын томьёогоо зохиох нэ. За 38 йодын оксид. Йодын оксид. За мөн салаа валенттай байж болно. За 39 цезийн оксид. Химийн тэмдэг ямар ах вэ? Ер нь химийн тэмдэг тэмдэглэгээгээ цээжлэн, валента цээжлэн гэдэг нь химийн нөгөө цагаан толгой аахгүй юу? За тэрийгээ маш сайн мэдж байгаа хүмүүс бол алдахгүй гаргаахгүй бичнэ. За 40 дээр барын оксид. Барын оксид. Барын химийн тэмдэг юу ах вэ? За оксид. За 41 алтны оксид. Арум шар алт штэ тийм ээ. Арум гэж уншдаг байгаа тийм ээ. Арум оксид. За 42 мөнгөн ус. За мөнгөн усыг нитрогениум гэдэг уншдаг штэ. За мөнгөн усны химийн тэмдэг юу ах вэ? Хэдэн валенттай байдаг вүлээ санаад оксидын томьёогоо бичнэ. За 43 хар тугалганы оксид. Хар тугалганы оксид. 43 хар тугалганы оксид. За дараа нь 44 хар тугалгыг нь штэ плюмбум гэдэг уншдаг штэ. Тэгэхээр химийн тэмдэг нь юу вэ санаад оксидоо бичээрэй. За висмут 44 висмутийн оксид. Висмутийн оксид. Хэдэн валенттай ах вэ? Оксид нь ямар томьёотой ах вэ? За 45 астат. Астатын оксид. Астатын оксид. За астат гэхээр химийн тэмдэг нь юу болох вэ? За 46 францын оксид. За валента бодороо Франци. Ер нь химийн тэмдгүүд нөгөө грек цагаан толгой эхний хоёр үсэг яваад байгаа тийм ээ. Францын оксид 46. За хэдэн валенттай вэ? Францын маань үлэх системийн хэдгээр бүлэгт байрладаг үлээ бодоод үчнэ. За 47 радийн оксид. 47 радийн оксид. За ингээд энэ хүртэл биччихлээ. За одоо яах вэ гэхээр оксидынхаа молекул массуудыг олноо. За молекул массаа олохоос өмнө оксидынхаа томьёог зөв бичсэн байна уугүй юу гэдгээ өмнөх хичээлтэйгээ тулгаад өөрөө өөрсдийгөө шалгаарай. За юу. За энэ дэвштэй ингээд нийтдээ 47 оксид бичигдэх ёстой. Гэхдээ ихэнх нь салаа валенттай байгаа. Тэгээ нийтдээ ер нь хэдэн оксид хэдэн салаа валентаараа бичигдэх байсан байна. Тэрийгээ 100% гэд үзчих. За тэгээд тэрнээсээ хэдэн хувийн гүйцэтгэлийг та өөрөө хийж чадсан байна гэд өөрийгөө дүгнээд үзтээ. За ингээд дүгнээд үзэхээр 90%-аас дээшээ гүйцэтгэлтэй байвал та маш сайн байна. Баяр хүргье. За ингээд цаашаага оксид болон химийн талаарх бусад суурь ойлголтуудад автахад бэлтгэгдлээ гэж ойлгох нь тийм үү. За хэрвээ 90%-аас
доошоо гүйцэтгэлтэй байвал та нөгөө элементүүдийнхээ химийн тэмдэглэгээ валентыг эргээд нэг сайн цээжлэх нь. За оксид бичих дадалтаа дахиад суралцах нь энэ хичээл болон нөгөө өргөн хэрэглээний элементүүдийн тэмдэглэгээ гэсэн тэр хичээлийг бол давтаж үзэх юм байна гэдгийг ойлгож аваарай. За ингээ оксидуудынхаа томьёог бичснийхээ дараагаар нөгөө оксидуудаа ангиллаараа та өөрөөр хэлбэл металлаа цээжилж үү, металл бишээ цээжилсэн байна уу гэдгээ шалгахын тулд оксидуудаа металлын оксидын нэг дор ялгаж бичээд металл бусынхаа нэг дор ялгаж бичээрэй. Ингээд ууггүй та олон удаа давталттай бичлэлтийг хийснээрээ тухайн оксидын томьёог автоматар бичих дадалд суралцна гэдгээ ойлгоороо олон удаа бичиж байна энэ төр гэж бити бодороо тэр чин чамайг нөгөө олон удаа ингэж дадлага хийсний үндсэн дээр алдаагүй оксидуудынхаа томьёог бичдэг дадалд сургана. За ингээд оксидуудынхаа томьёог өөрөө нэг шүүж үзээд болчлоо гэж бодсон тохиолдолд бүх оксидуудынхаа молекул массыг бодож олоороо. За энэ явцдаа бүх элементүүдийнхээ атом массыг цээжлэхийг хичээгээрэй. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй оюутан сурагчдаа баяр хүргье.